Хүн хэдэн зуун сая жилийн хувьслын үр дүн. Одоо үрдэл үүсч бий болсон хамгийн ухаалаг, хамгийн хүчрхэг төрөл зүйл. Тэнгэрөө тараад бид яагаад энд байгаа юм бол? Бид яаж бий болсон юм бол гэж боддог цор ганц байдгал. Эдгээр асуултуудаа түүхийн хуудаснаас хайхыг хичээдэг сониуж амьтад. Бид анхандаа зөвхөн хүний бүтээсэн соёл иргэншлийн талаар л боддог байлаа. Мэдээж энэ нь хангалттай байсангүй. Хүн гэсэн төвтөө үзэл санаа буруу гэдгийг он цаг өнгөрөх тусам ойлгож эхлэв. Тэгээд өөртөөгөө ижил төстэй амьтдыг өөрсдийнхөө өвөг дээдс гэх бодол үнэн болохыг Чарлз Дарвин батлаад өгчхөв. Гэхдээ нэг зүйл дутуу байлаа. Энэ бүх амьтад бас ургамал хаанаас гараад ирснийг тайлбарлаж чадах хүн байсангүй. Биологийн салбар бүрэн утгаараа мухардалд ороод байв. Харин амьдралын үслийн талаарх онол биологийн салбараас биш, өөр нэгэн салбараас гарч ирэв. Биохимийн салбараас. Тэр бол абиогенез онол байсан юм. Бид хоёр бичлэгийн турш энэ онолын талаар ярилцсан. Хамгийн анхны амьд организм яаж бий болсныг мэдэж авсан. Тийм ээ, мэдээд авчлаа. Тэгээд юу гэж? Наадах чинь одоогийн амьтдаа ямар хамаатай юм? Хүн төрлөختөн бид чинь сармагчингаас үүссэн биз дээ. Бидний тэр жижигхэн бид чинь ямар хамаатай юм? Ингээд юу н бид сармагчингаас үүссэн юм бол одоогийн сармагчингууд яг хүн болохгүй байгаа юм. Ингэж бодож байвал та энэ цуврал бичлэгүүдийн маань эхнээс нь дуустал гүйлэхгүйгээр үзхийг хүсэж байна. Ингэж бодоогүй байсан ч гэсэн таны мэдлэгт багч гисэн хөрөнгө оруулж чадна гэдэгтээ би итгэлтэй байна. Хүн болгон энэ хүнийг таних бах. Чарлз Дарвин. Бараг бүх биологийн сурах бичигдэр зураг нь байдаг агуу нэгэн. Хүн болгон түүний хувьслын онолын талаар сонсож байсан бах. Мөн амьд биед үргэлж хувьсан өөрчлөгдөж байдгийг ч бас мэдэх бах. Харин яаж гэдгийг нь мэдэх хүн цөөхөн. Ийм түгээмэл онолуудыг мэддэг хүн олон болоосай гэсэн үднээс энэ цуврал бичлэгийг таны мэдлэгт хүргэж байна. Таалан сууж, тунгаан бодож бичлэгээ үзнэ үү. Хувьслын онол бол асар том сэдв. Хэдэн зуун жилийн турш ярианы гол бай болж ирсэн цаашдаач байх тийм сэдв. Тиймээс ярих зүйлс ихтэй урт удаан цуврал болгоолно. Танаас нэгэн асуултыг асууя. Та одоо манай дэлхий дээр хэдэн төрлийн амьд биед байдаг гэж бодож байна? Яг одоо манай дэлхий дээр маань 8.7 сая эукариотист амьд биедийн төрөл, 100 сая прокариотист амьд биедийн төрөл амьдарч байна. Эдгээр төрөл зүйлс өнөөдрийг хүртэл дэлхий дээр амьдарч байсан бүх амьд биедийн 101%-ийг ч эзэлдэггүй. Өөрөөр хэлбэл амьд организмын 4 гаруй тэрбум жилийн түүхэнд үлдсэн 90% нь амьдарч үхсэн гэсэн үг. Тэгвэл энэ их төрөл зүйл хаанаас гарч ирв? Хаанаас гэдгийг нь абиогенез онол бидэнд хэлээд өгчихсөн. Одоо яаж гэдгийг нь мэдэж авцгаая. Хамгийн эхлээд хувьсэл гэж яг юу хэлээд байна вэ гэдгийг тодорхойлтоос нэг харцгаая. Хувьсэл нь популяцийн дотор нэг үеэс дараагийн үед ген болон шин чанарын өөрчлөлт удамшихыг хэлнэ. Нэг сүртэй зүйл ойлгогдсонгүй тийм үү? Тэгвэл энэ тодорхойлтыг нэг-нэгээр нь задлаад харъя. Популяцийн дотор гэдэг нь популяц нэг олон сонсч байгаагүй тийм сонио үг байгааз. Нэг хэсэг бүлэг ижил төрлийн амьтдыг популяц гэж нэрлэдэг. Хувьсэл зөвхөн нэг хэсэг амьд биетийн дотор явагддаг. Энэ бичлэгийг үзэж байгаа та цор ганц хүн гих амьд биет. Таныг хинч олон тоон дээр ярихгүй. Та бол ганц зүйл. Тэгэхээр та хизээж хувьсэлд орж байгаагүй. Орох үгүй гэсэн үг юм. Нэг үеэс дараагийн үед гэдэг нь нэг үед амьдарч байгаа амьд биед дээрч хувьслыг ярих боломжгүй. Хамтдаа нэгэн жишээг авцгаая. Хойд мөсөн далайн эзэн цагаан баогоонуудыг жишээ болгоо авцгаая. Одоогийн хүрэн баага, манай мазаала, панда, цагаан баогоо гэд бүх баавгайн өвөг нэг. Эрт дээр үед бүх баавгайн өвөг гэх нэг төрлийн баавга байдаг байсан байна. Тэндээс нэг хэсэг баавга ямар нэгэн байдлаар хойд мөсөн далаад оччихсон гэж бодъё. Дулуурнаас гинэд хүүтэ орчинд очисон баавганууд хувьсэлд орж эхлэв. Хувьсэл явагдах хамгийн том хүчин зүйл бол хүрээлэн буй орчин. Хүрээлэн буй орчинтойгоо дасан зохицож байж амьд үлдэх учраас тэд хувьсах шаардлагатай. Тэдгээр баавганууд илүү их жин нэмж цагаан өнгөтэй болох нь илүү амархан амьд үлдэхэд нь нөлөөлсөн байна. Энэ бол баавгайн өвгөөс цагаан баавга бий болсон хувьсэл. Одоо энэ хүү жишээгээ дахиад бүр үргэлжлүүлье. Дэлхийн дулаарлаас шалтгаалаад хойд мөсөн далайн ан амьтдад ихээхэн сүрэл нөлөөсөн гэж бодъё. Идэх загасч олдохгүй хэцүүхэн цагт манай баавганууд маань хит тураалдаа оров. Энэ туралт нь дараагийн үеийн баавгануудад нөлөөлөхгүй учраас энэ бол хувьсэл биш. Харин энэ бол өөрчлөлт юм. Гэхдээ нэг хэсэг газарт идэх загас элбэг дэлбэг байв. Тэр газар зөвхөн ганц цагаан баавга амьдардаг. Тэр баавга эдсээр байгаад ганцаархнаа бүдүүн болчихов. Тэгэхээр энэ хувьсэл үү эсвэл өөрчлөлт үү? Аль нь ч биш. Энэ бол хөгжил юм. Биологийг, хувьслын онолыг ойлгодог болохын тулд
хувьсэл, өөрчлөлт, хөгжил гурвын хоорондын ялгааг сайн мэддэг байх хэрэгтэй. Нэг үед нэг амьтанд бий болсон өөрчлөлтийг хөгжил, нэг үед нэг хэсэг амьтанд бий болсон өөрчлөлтийг өөрчлөлт, нэг үеэс дараагийн үед нэг хэсэг амьтанд бий болсон өөрчлөлтийг харин хувьсэл гэнэ. Эцэст нь ген болон шин чанарын өөрчлөлт гэдэг нь хувьсэл заавал нэг амьтнаас шал өөр амьтан бий болохыг хэлдэггүй. Бид ч бас нэг өглөөс ирээд гинэт сармагчангаас хүн болчихоогүй шүү дээ. Хэдэн 100 жил баг багаар хувьсан өөрчлөгцөөр хүн гих төрөл зүйл сармагчангаас ялгаатай болсон. Тэгэхээр энэхүү тодорхойлтын дагуу энэ гурван зүйлийг хангаж байж хувьсэл гэж тооцогдох нь. Тэгвэл одоо хувьслын ажиллах зарчим буюу механизмыг нь хамтдаа сурцгаая. Хувьслын механизмыг ерөнхийд нь дотор нь хоёр ангилна. Шалгарлын механизм болон төрлийн механизм. Шалгарал гингуудл толгойд шууд байгалийн шалгарал орж ирж байгааз. Үнэн дээр хэд хэдэн шалгарал бий. Бүгдийнхэн талаар хамтдаа ярих болно. Гэхдээ хамгийн эхлээд байгалийн шалгарлаас эхэлцгээе. Зэрлэг байгаль дээрх бүх амьд биетүүдийн дагаж мөрдөх ёстой цорын ганц хууль бол байгалийн шалгарал. Амьтад болон ургамлуудын энэ хуулийг дагаж мөрдөөгүй нь устж үгүй болно. Харин бусад нь дуулууртай дагаж мөрдснийхээ хариуд амьд үлдэх болон үржилд орох ирэхээр шагнагддаг. Ямар нэгэн амьд биетэд мөнхийн хоёр зорилго байдгийн нэг нь амьд үлдэх. Амьд үлдэхийн тулд тэдэнд ан хийх, эсвэл илүү хурдан гүйдэг болох шаардлага гарч ирнэ. Байгаль тэдэнд амьд үлдэхийн тулд давах ёстой шаардлагыг нь тавьдаг. Шаардлагыг биелүүл эсвэл мөхөж өгвөл бол. Гэхдээ ихэнх хүмүүс байгалийн шалгарал гэхээр л хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг гэд бодоод байдаг. Тиймээс хүчтэй байх нь амьд үлдэх гол тулгуур гэд итгэжсэн байдаг. Энэ бол маш буруу өрөөсгөл ойлголт. Байгалийн шалгарлыг даван гарахын тулд хүчтэй байхаас илүү дасан зохицох чадвар хэрэгтэй. Зэрлэг байгаль өөрөө байнгын өөрчлөлтөнд дунд байдаг учраас амьд үлдэхийн тулд түүнтэй дасан зохицох шаардлагатай. Байгаль жилтгүй бүх зүйл өөрчлөгдөж байдаг хорвоо дээр бид амьдарч байна. Үргэлжийн энэ өөрчлөлтөөс амьд гарахын тулд дасан зохицох хэрэгтэй. Бид бүгдийн амьдралч бас тийм биш гэж үү? Бид бол дасан зохицож дагаж хийхээс өөр аргагүй системийн гишүүд. Дасан зохиц, даван туул, дагаа тий. Чадахгүй бол системээс юу ч олж чадахгүй. Юу ч олж чадахгүй бол эгц доош уруудах хандлагатай систем. Угийн бүх зүйл л өөрчлөгдөж байгаа учраас бид ч бас өөрчлөгдөх хэрэгтэй. Тиймээс та ч бас өөрчлөгд. Яаж гэдгийг мэдэхгүй байгаа бол эргэн тойрноо нэг хар. Ирээдүй яаж өөрчлөгдөхөр байна? Та тэгж өөрчлөгд. Дасан зохиц. Тэгж байж та энэ системд амьд үлдэх болно. Энэ бол хүний гараар бичсэн хууль биш. Энэ бол байгалийн хууль. Ингээд байгалийн шалгарал гэж байгаа юм чинь яагаад хиймэл зориудын шалгарал гэж байж болохгүй гэж энэ үгийг хэн хэллээ? Энэ үгийг хэлсэн хүн бол Франсис Галтон. Франсис Галтон гэх энэ хүний талаар хамгийн анхны бичлэг дээрээ бид ярилцсан. Түүний энэхүү санаанаас гарсан хамгийн аимшигтай үйл явдал бол Евгеник үйл ажиллагааны талаар хамгийн анхны бичлэг дээрээ бид ярилцсан. Тэрхүү үйл явдлыг сонирхож байвал та манай сувгийн хамгийн анхны бичлэгийг үзэж болно. Дараагийн ярих шалгарал бол хүний гараар бий болдог химийн шалгарал. Нэрнээс л тодорхой байгааز хэн нэгэн зохиомлоор бий болгодог шалгарал. Энэхүү шалгарлын төрөл манай Монгол улсад маш их түгээмэл байдаг гэж хэлж болно. Манай монголчууд хурдан адуу гаргаж авахын тулд айлын сайн азаргыг гуйж эсвэл мөнгө өгчгүйгээ хэлтүүлдэг дээ. Энэ бол химийн шалгарал юм. Ойлгоход маш энгийн байгааز химийн шалгарлын ард ихэвчлэн хэн нэгний зорилго байдаг. Тиймээс ч монголоор зориудын шалгарал гэж орчуулсан байх. Дараагийн шалгарал бол хүйсийн шалгарал. Ямар нэгэн амьд биедэд мөнхийн хоёр зорилго байдгийн нэг нь амьд үлдэх гэсэндээ нөгөө нэг нь амьд үлдснийхаа дараа үржилд орох явдал юм. Амьтад үржилд орж өөрийн генийг дараа үедээ дамжуулахыг байнга эрмэлзэж байна. Эндээс харахад ганцхан хүн өөрийн удмын сүүлчийн нэгэн болохоос айдаггүй байна. Амьтад ч гэсэн өөрийн генийг таслахгүй тул зэрлэг байгаль дээр байнгын төвцөл дунд амьдардаг байна. Гэхдээ хүйсийн шалгарал үнээс жаахан өөр. Чи илүү амархан үржилд орохын тулд хэн нэгэн чамайг таалдаг байх шаардлагатай. Энэхүү шаардлагыг давж чадах үгийг хүйсийн шалгарал гэж нэрлэдэг байгаа юм. Өөрөөр хэлбэл чи илүү царайлаг, илүү хүчтэй бол чиний үржилд орох магадлал илүү өндөр. Ийм байвал эсрэг хүйсийн амьтандаа илүү таалагдана л гэсэн үг юм. Тэгэхээр дараа үеийнх нь илүү хүчтэй, илүү царайлаг болж хувирах юм. Тиймээс тохиолдлоор биш сонголтоор хэн нэгэнтэй үржилд орох нь хувьсэл явагдах нэг түлхэц болж өгдөг байх. Хамгийн сүүлийн дөрөв дэх шалгарал бол ургийн шалгарал.
Популяц дотор ах нь дүүгээ хамгаалах маягийн төрөл саднаа хамгаалах үзэгдлүүд байж болно. Өөрөөр хэлбэл хүчтэй нь хүчгүйгээ хамгаалах үзэгдэл гарч болдог. Энэ тохиолдолд хүчгүй сул дорой амьтны амьд үлдэх магадлал илүү өндөр болно. Эсрэг тохиолдолд ах нь дүүгээ хамгаалж байвал нэг төрөл садангийн амьтад амьд үлдэх магадлал их. Нэг нэгнтэйгээ төрөл садангийн холбоотой амьтдын генүүд хоорондоо ижил төстэй байдаг. Тиймээс нэг ижил төрлийн ген цааш дамжуулагдах магадлалч мөн адил ихсэх юм. Үүнийг ургийн шалгарал буюу төрөл садангийн шалгарал гэж нэрлэдэг байна. Үүнийг бас шууд бус дасан зохицох чадварч гэж нэрлэдэг. Яагаад гэвэл өөрийн биш хэн нэгний тусламжтайгаар өөрийн генийг цааш дамжуулж чадж байна шүү дээ. Шалгарлын үүднээс авч үзвэл бүх амьд биетүүдэд амьд үлдэх болон нөхөн үржих боломж нь адил тэгш байдаг байна. Энэхүү адил биш боломж нь заримыг нь илүү амархан амьд үлдэж нөхөн үржихийг нь хангаж байхад харин нөгөө хэсэг нь илүү хэцүү байдлаар амьд үлдэж нөхөн үржилд орно. Эсвэл үхэж үгүй болох шалтгаан нь болдог. Үүнээс болоод зарим генүүд дараагийн үед илүү ихээр удамшдаг. Цаашаага дамжих генүүд тохиоллоор биш дасан зохицох чадрын үр дүнгээр тодорхойлогддог. Энэхүү дасан зохицох чадвар бидний нүдэнд генүүдийн бий болгосон фенотип болон фенотипийн хүрээлэн буй орчны харилцан үйлчлэлийн үр дүн болж харагддаг. Энэ тохиолдолд нэг зүйлийг асуух хэрэгтэй. Амьтан хоорондын ялгаа хаанаас үүсч бий болдог вэ? Илүү биологч хүний үүднээс асуувал шалгарал сонгогдох эсвэл үгүй болох материалыг хаанаас олдог вэ? Энэ асуултын хариулт бол төрөлжилт. Илүү дэлгэрүүлвэл төрөлжилтийн механизм. Хэрвээ төрөлжилт байхгүй байсан бол шалгарлыг өдөөх зүйл байхгүй байх байсан. Хэрвээ сүргийн доторх бүх гишүүд нэг нэгнтэйгээ яг адилхан онцлогтой байвал тэднээс амьд үлдэх болон нөхөн үржих тал дээр ялгаа олж харах боломжгүй байх байсан. Гэхдээ байгаль дээр нэг сүргийн дотор маш олон төрөл бий. Энэ нь шалгарлыг өдөх маш их материал байна гэсэн үг юм. Төрөлжилтийн хамгийн алдартай, хамгийн чухал их үүсрүүдийн нэг бол мутац. Мутац гэхээр нэг кино санаанд орж байгааз хүн болон мутатуудын хоорондох дайны талаар гардаг нэгэн кино. Тийм ээ, X хүмүүс. Дээгүр доогуур нисээд нүднээсээ лазер гаргаад л биологдох мутац кинон дээрх шиг тийм сэтгэл хөдлөлгөн биш, сонирхол татах зүйлс зөндөө бий. Мутац мэдээж генд явагдана. Гений мэдээ дамжуулагчид ДНХ болохыг бид хэд хэдэн бичлэг дээрээ дурдсан. Харамсалтай нь ДНХ маань тиймч төгс мэдээ дамжуулагч биш. Тиймээс ямар нэгэн алдаа гарч болно. Ялангуяа ДНХ өөрийгөө яг таг адилхан хуулбарлаж чаддаггүй. Мөн цацраг идэх туяа мутаген болон ДНХ-гийн өөрийнх нь алдаанаас болоод гэмтэл учирч болдог. Гэхдээ генд гадны цацраг идэвхт нөлөөнөөс өөрийгөө хамгаалах систем бий. Энэхүү хамгаалах систем нь жижиг гэмтлүүдийг олж илрүүлээд засчихдагч томуудыг нь харин чаддаггүй. Эдгээр том гэмтлүүд ДНХ-гийн доторх электронд бүтцийг нь эсвэл химийн шин чанаруудыг нь өөрчилчихдэг. Үүнийг генийн согог буюу мутац гэж нэрлэдэг байгаа юм. Гэхдээ мутац нь нөхөн үржихийн сэдэд бий болвол бүрэн утгаараа хувьслын мутац болж хувирдаг. Хувьслын мутац гэдэг нь төрөлжилт болон хувьслыг өдөөж чадах үс болно гэсэн үг юм. Гэхдээ дан ганц мутацаар төрөлжилт бий болохгүй. Гений мутац зөвхөн нэг хэсэг газарт амьдарч буй амьтад болон урамлын хувьд л хүчин төгөлдөр. Өөр газар байгаа амьд биетүүдийн хувьд мутац бүгдийг нь нэгэн зэрэг хувьсгад хангалтгүй. Тэгэхээр өөр газар амьдарч буй нэг төрлийн амьтад донд нэгэн дамжуулагч байх шаардлагатай. Эдгээрийг гений урсгал дамжуулагч буюу нүүдлэгч нар гэж нэрлэдэг. Гений урсгал нь төрөлжилтийн нэг төрөл юм. Энэ төрлийн төрөлжилт ихэвчлэн нүүдлийн шуудад ажиглагддаг. Жишээ нь хоёр өөр орчинд амьдардаг нүүдлийн шууд байна гэж бодъё. Хувьсэл амьдарч буй орчноос хамааран явагдана. Тийм үү? Тиймээс нэг төрлийн ижил шууд байсан хэдий ч хоёр сүргийн хувьслын явц өөр байна. Нэг сүрэг хувьсалд орж байхад харин нөгөө сүрэг нь орохгүй байж болох юм. Харин энэ хоёрын дунд дундын дамжуулагч байвал яг адилхан хувьсал явагдах боломжтой. Нэг сүрэгт болсон хувьслын генийг тээсэн шувуу хувьсал явагдаагүй сүрэгтэй нийлж хувьсан генийг дамжуулах юм. Энэ замаар өөр шин шувууны төрөл үүсэх боломжтой. Шинжлэх ухааны нэр томьёонуудыг шууд уншиж ойлгох нь мэдээж хүндрэлтэй байдаг. Гэхдээ цаадах утга учир нь юу хийх гээд байгааг мэддэг байх хэрэгтэй. Шууд хараад ойлгогддгүй томьёоны цаадах утга учирыг манай сууг та бүхэнд дамжуулахыг хүсэж байна. Яг л энэ дамжуулагч шувуу шиг толгой гашилгам олон онолуудыг та бүхэнд дамжуулахыг хүсэж байна. Тиймээс та бүхнээс манай суугийг шеэр хийж дэмжиж өгөхийг хүсэж байна.